За тэгээд сүннүү дарагдаж хунс баруун тишээ явсны дараа Монголын нутагт голлож одоо ноёрхсон аймагуд бол Сямби. За тэгвэл Сямби бол цагтаа өмнөд сүннүүтэйгээ нийж хойш сонног дарахад хятад тусалж холбоотон болж исэн. Сүүлдээ өмнөд сүннүүтэйгээ бас хятадтай дайчижсэн. Үндсэндээ энэ заагийн нутгийн үүсэлтэй одоо Манжуур талаасаа гаралтай ийм овг аймаг. Тэгтээ Сямби бол одоо хүннүүгээс ялгаатай энэ хүний бичснээр бол тийм төвлөрсөн хүчтэй гүрэн бол бас байж чадаагүй. Үндсэндээ олон аймгийн холбоо маягаар байсан гэдэг. Тэгтээ Тяншихогийн үед нөгөө 180-аас манай эртний өмнөх 180-аас нэг хүний ноёрхлын үед л нэлээд төвлөрч исэн. Тэгээ тэрний нас орсны дараа бас одоо төвлөр суларсан гэж байгаа юм. За тэгтээ энэ үеэс эхлээд нэг сони юм аргаж байгаа юм тийм ээ. Ер нь одоо тэр үеийн ерөөсөө гол зөрчил маань юу гэхээр тийм ээ. Нүүдлийн хуу аймагуд маань үндсэндээ малаж хуугаас өөр эдийн засаг байхгүй. Тэгээ их олон юмыг одоо энэ хамгийн ойрхон гэхээр энэ хятад, за тэгээ торгоны зам дагуу энэ Дундад Аз бол үндсэндээ байна шүү дээ. Тэр дээр үеийн дөрвөн цивилизац гэдэг шиг бас их эртнээс цивилизацийн их үүсвэр. Ялангуяа энэ тэр үеч одоо торгоны зам бол хан улсын үеэс ихэлсэн гэдэг. Гэхдээ ер нь энэ худалдаа бол тийм ээ. Энэ талаасаа бол энэ хавь бол тийм ээ. Энэ талаасаа арамаик ярьдаг одоо энэ еврей арабуудын үг гэх юм уу да. Тэгээд эндээс энэ Согдаан, Токориан гэж дундаа Арамаигийн юм улсууд ард амьдсан худалдааны зам байсан. За тэгээд энэ нүүдэлчдээс энэ хавьяас дээр гол юм нь бол энэ одоо бараа таварын их усүр улсын худалдааны замыг ноёрхох гэхээсээ илүү ерөөсөө амьдралынх нь хэрэгцээ. Тийм учраас худалдаагаар малаа зараач гэдэг юм уу жаахан авдаг. Ерөнхийдөө бол морин цэргийн давуу талаараа бол ер нь уулгалан дээр гэдэг тийм. Тийм учраас хятад Монголын гэх юм уу энэ нүүдэлчид хятадтай харьцаа бол ерөөсөө тэр нүүдэлчид байсгаад хүчрхэгжээд нэгдээд ирэхээрээ уулгалдаа ирдэг. Тэгхгүйс гэсэн ер нь одоо энэ хөрш нутгуудыг бол байнга одоо дээрэмддэг. Тийм учраас ер нь хятадын ерөөсөө энэ үеэс гэж ер нь эхнээсээ л юу нь бол энэ хойд зэрлэг нүүдэлчдээс хамгаалах гэдэг бол ерөөсөө бүх хятадын удирдлага хаад ноёдын толгойн өвчин байдаг. Тэгээд цэргийн одоо тэр үеэс л ахвал тийм ээ одоо Монголын нутаг дээр бол үндсэндээ л хизээшгсэн нэг сая орчмол хүн байдаг байсан байгаа. Энд бол тэр үед бол нэг 50 сая. Тэгэл 100 сая болоод ингээл 1 миллиард болоод өссөн. Тэгтэл одоо энэ хүчний тэр уулгалыг зогсоож чаддгүй. Тийм учраас ер нь баг биш үү ханы үед л тэр Вүди гэдэг хааны үед л ингэж одоо орхон гол хүртэл дотож говийг гарч ингэж дайрч исэн баг. Түүнээс биш ерөнхийдөө дандаа л хамгаалах тэгээд цэргээр дарж чадахгүй учраас одоо аргадаж хахиулдах. Тэр нь бол гэрээ байгуулад бэлэг өгдөг, худалдаа хийдэг, авга хатан гүнж өгдөг, садан болгодог тийм ээ. Тэгээ сүүлдээ бас тийм ээ энэ болоод хоорондоо бас нэгдсэн улс төр багтай хоорондоо өрсөлдсөн Монгол, Манж угсаатай энэ талдаа бол төрөг угсаатай. Төргүүдийн нутаг бол ер нь энэ хавьяас ихэлсэн юм шиг байна. Одоогийн Шинжаан хавьяас.
Тэгээд Енисен юунууд энэ төр гээд бас Киргиз энэ төр тал руугаа бас байсан. Тэгээд энд бол юу гэхээр сүүлдээ энэ аймагуудыг чинь дандаа хоорондоо хилээ хамгаалах нөгөө бусдаас нь хамгаалахын тулд талдаа татдаг. Тэр тэгтээ ч их амархан. Тийм учраас энэ нүүдэлчийн түүх бол тийм ээ нэгэнтэйгээ өрсөлдөхөөр хятадаас тусламж авч ингэж нэгнийгаа дардаг. Нөгөө талаас хятад бас эднээс өөртөө эсвүүлж авч өөрийгөө хамгаалах, бусдаас хамгаалуулах юм бодлого явуулдаг учраас байнга тийм одоо нэг хятадын тал дээр бол нэг хятад эсрэг болоод ийм түүх их давтагддаг. Одоо Чингис хаан маань гэсэн тийм ээ. Алтан улсын туслаад татаруудаа дарж аваад дараа нь Кедан татар босод юугаа нэгтгэж байгаа Алтан улс руугаа дайрж их шишээтэй. Дараа нь Алтан улстайгаа эзэчгээд Сум улс руу эзэж авах жишээтэй тийм ээ. За тэгээд энэ Сямби улсын үед бол бас нэг онцлог бол энэ үеэс эхлээд тэгээд Сямби нар сүүлдээ ер нь Сямбигийн үеэс гэх юм уу өмнөд сүнэг үеэс тийм ээ ер нь хятад энэ хэлийн ийм хойд урд хятад гэдэг ялгаа ихсэн хойноос бас уршаага их нүүсэн энэ за тэрний бас нэг учир нь тийм ээ энэ Сямбигийн дараа үндсэндээ Ором мөхс 400 Атил мөхөөсний дараа Оромд бол Европод бол одоо Дак гэж харанхуй ирсэн гэж задрал утарлын тэрүүн шиг бас энэ 4-5 дугаар зуунаас энэ хятад бол бас харанхуй гэдэг. Яагаад тэр өгөхөөр тийм ээ энэ хойд нутгийг үндснийдээ нүүдэлчин зэрлэгүүд эзэлсэн. Тэгээд тэндээс эхлээд нөгөө юу штэ 5 зэрлэг 16 улс юу гэдэг. Тэр тэндээс сүүлдээ ясараад тэр энэ хойд хятадч одоо тэр нүүдлийн үндсэндээ хятад биш Монгол манж талдаа улсууд байж байгаа хоорондоо бас байлж байгаад үндсэндээ хойд вэ буюу манай Тобо. За Тобо гэдэг маань үндсэндээ Сямбигийн гаралтай ард түмэн байсан. За үндсэндээ хоёр хуваагдсан гэдэг Мурун гэдэг нь Шинжаан талдаа байж байгаа сүүлдээ үндсэндээ Тунгус талдаа хятадчаа явчихсан. Тобо бол илүү Монгол аймаг байсан гэдэг. За тэгээд Тобо гэж нөгөө ихний хаадын нэрд. За тэгээд Тобогийн үед бол тэр нөгөө юу их тэр хил орчмын Монгол хятад холилдсон нүүдэлчин хятад холилдсон соёл иргэншил баг үүссэн гэж байгаа. Тэгээд энэ тэр үеэс эхлээд энд хятадууд нь уршаага нэлээд зүгтаа дөрүүд нүүсэн нүүдэлчид ихээр суурьсан. Тэгээд энэ Тобогийн үеэс хамгийн тод харагддаг юм бол тийм ээ нүүдэлчид маань өөрсдөө хятадсан. Энд бол бүр нөгөө хятад иргэд нүүдэлчин ард түмнийг захирахын тулд ийм дүүл хоёрдмал засаглалтай. Одоо уртлаа бол хятад төшмөд голтой, хятад заншил энтертэй, хойтлоо бол нүүдэлчдийнхээ уламжилт аж ахуй аргаар засах жишээтэй. Тэгээд бүр Пенчэн гэж Тобогийн чинь нийслэл яг тэр хоёрынхоо хил дээр гэж байгаа. Тэгээ явандаа юу болсон гэхээр хятад нь хамаагүй олон хүнтэй, эдийн засгийн илүү чухал холбоотой. Тийм учраас тэр иргэдээ захирахын тулд явандаа ингээд улам яасан байдаг. Хятад жаад, хятад бичиг үсэг аваад, хятад ёс журам илүү дагдаг болоод сүүлдээ нөгөө нүүдэлчт нь бас тэрэн дургуцээд тийм учраас нүүдэлчтэй юу итгэхээ байгаад илүү хятадыг дагдаг болоо. Тэгээ одоо хятад өөртөө хин гэж сүүлд нь одоо нэг
император чи хэм блэ? Наас зүстэй тэр яасан байдаг. Бүр одоо нүүдэлтийнхаа зандаа шил зарим юм хориод хятадуудтай гэрлэхийн одоо урамшуулаад хувц хунраа хүртэл хятад юу яагаад. Тэгэхээр ер нь энэ үед чи хятад гэдэг чинь бас үндсэндээ ерөөсөө Азийн ерөөсөө одоогийн Америк гэдэг шиг дуурайд бүх юм авдаг тийм үе байсан шүү дээ. Одоо 6 дугаар зуунд гэхэд тийм ээ. Солонгос, Япон ерөөсөө эндээс одоо тэр таны үе юм байна. Ерөнхийдөө эндээс бүх юм хуулдаг байсан тийм ээ. За тийм учраас энэ Тобегоос эхлээд ингээд уусан. За Тобегоос уусан гэдгийн Тобег хятадсны одоо хамгийн тод баримт бол тэр үед Сямбигийн дараа Монголын юун дээр гарч ирсэн одоо монгол хэлтэй хамгийн монгол хэлтэй Монголын үндэс байсан гэдэг улсууд маань нөгөө Руран, Нярун улс Сүхбаатар гон судалсан. За тэгээд Нярун улс тэр үеийн хятад Монголын ч гэдэг юм уу энэ нүүдэлчин суурин газрын зөрчлийн гол юм нь ерөөсөө Нярун улс Тобегийн байдалтай байсан. Өөрөөр хэлбэл Тобе гэдэг маань үндсэндээ хойд хятадыг хамгаалж энэ Монголын Португалаас ирсэн Нярунтай дайтдаг ийм улс болж хуурсан. За тэгээд энд нөгөө Хулааны домог гэдэг маань тэр Хулаан болвол Монгол Тобе гаралтай хэрнэ. Үндсэндээ хятадтай одоо эрх ашигын хамгаалсан юм хятад хүн болж хуурсан гэдэг маань энэ. За тэгээд энэ үеийн бас нэг сонины юу болвол хятад Монголтой холбоотой энэ гол юм бол бас юу буддизм. Тобе бол ерөөсө буддизмыг маш хүчтэй авсан, буддизмыг албан ёсны шашин болгосон тийм династи байсан. За тэр ер нь буддизм гэдэг маань тийм ээ Непалд одоо энэ хойд энтхэгт Будда төрөөд өссөн. Тэгэхээр ер нь манай эртний өмнөх 500-аад оныг бол тийм хятадын бол нэг Warring State гэдэг үе, хямралын үе. Одоо энэ юунд ч гэсэн ойролт орнууд энэ бусад цивилизацийн үе ч гэсэн хамгийн одоо дайнд ажинтай нөгөө том юу хөрөл зэвсгийн үеийн том гүрнүү задраад төмрийн үеийн харьцангуй одоо хүн болгон хүчтэй зэвсэгтэй болчдөг алдаан хяталдаан харьцангуй дайн арчилсан болсон гэдэг. Тэгээд энэ хямралын үед хамгийн сэтгэл санаа хямарч исэн энэ үед өссөн гэдэг. Тэгэхээр 500-аад оны үед бол Будда, буддизм өссөн, даоизм өссөн, Конфуци тэр үед гарч ирсэн. Тэгээд энтгэгт бол тэр 4 манай эртний 400 оны үе 400-аад оны үеэс нөгөө Морийн импери гэж анхудаа энтхгийг нэлээд ялангуяа хойд энтхгийг нэгтгэсэн юм том гүрэн гарч ирсэн. Тэгээд тэр анхны Чандрагупта гэлээ биш ээ Мори тэрний ач хүү Ашока гэдэг хаан эхлээд одоо тийм дайчин харгас хаан байснаа сүүлдээ одоо Буддагийн сургаалд ороод өөрөө бүр одоо хаанасаа болоод бараг буддийн лам болоод тэгээд тэгсэн хаан байдаг. Тэр хүн одоо энтхгийг бол буддист болгосон. Тэгээд түгээр орохгүй одоо буддизмыг тараах, номлох энэ одоо их тайванч инэрэнгүү үзлийг тараах гэж ийм бүр юунууд Шингаяах лам нарыг одоо ингэж Зүүнний Азийн төр дэшээ явуулж исэн. За хятад энэ маань яаж ирсэн гэхээр бас сонь нөгөө сүннүүгийн үед энд хүннүүндээ энэ талда дунхуу энэ талд нь уеэси гэж байсан шүү дээ. Тэгээ энэ уеэс модон ч одоо уеэсид модон шаниуг явуулсан барьцаанд байж байгаа энэ төр гэдэг. Тэгж байгаа ер нь хүннүүчийн уеэси бол эзэлсэн. Уеэсийн зүгтаагаад үндсэндээ хойд энтхэгт байгуулсан орнд Кушан гэж. За Кушанууд бол тэр үедээ их хүчтэй гүрэн байсан, нэлээд удаан болсон. За Кушанууд бол жинхэнэ бас юуны улс болсон.
буддийн улс байсан. Тэгээд энэ хятад дээрх зам нь бол энэ энтгэхээс торгоны замаар. Торгоны зам гэдэг маань одоо соёлын тэр аж ахуйн тэр харилцаа тэр дунд одоо нөгөө буддизмыг тараах энэ улсууд маань ирж исэн. За тэгвэл хятад ороод ирэхээрээ за энэ бол нэг манай эртний 1-р 100 яг өстой эхэлж явах үеийн буддизм гэдэг маань яг нөгөө амьд буддагийн сургаал, буддагийн хэлж исэн сургаал номонд үндэслэн тэр нөгөө Пилаю канон гэдэг үлээ. Тэр номнуудыг баримталсан. Будда бол хүн, буддагийн сургаал бол тийм гэгэрэх одоо философийн чиглэлтэй юм. Шашин бурхан гэхээсээ тийм байсан. За гэтэл ингээд тэгээ дамжаад ороод ирэхээр за хятад бол нөгөө даоизм, конфуцизмтэй холилдоод, Японд бол шинтотой холилдоод ингээд энэ орж ирж исэн юу бол нөгөө махаяна. За гол нь тэгээд энэрэнгүү байх бүх амьтны тусын тул тэгээд нөгөө юу чинь бурхан гарч ирж хэлж байгаа юм л да, бодисатва гэдэг чи одоо гэгээрээд будда болох гэж байгаа. Тэгтээ одоо бас бусдыг бодоод бүр будда болчихгүй ингээ хүн тусдаа явж байгаа. Одоо сүүлд энэ манай хувилгаан чинь баг тэр үстэй. Тэгээд одоо энд бол тэр жишээлхэд Тобегийн хаан ч өөрийгөө бодисатва гэж хүртэл зарсан байсан гэдэг баг. За тэгээд за сүүлдээ тэр нөгөө төвд рүү гарсан Төвд Непал, Бутан, Монголд орж ирсэн тэр бол бүр 7 дугаар зууны үеийн тэр бол бүр одоо юу болсон. Өстой нөгөө төвдийн уул усны савдаг шүтдэгтэй холбогдоод тэрээс олон янзын бурхан чөтгөр шуламжтай тэгээд нөгөө энтхийн тантра гэж одоо тарних юм уу те энэ янз бүрийн уншлага ичидээр одоо тэр буддач нь бол те насаараа зүтгэж олон үед дамжиж хүн зөв төрлөө олдог, сайжирдаг, байнгын хийж хэрэгтэй гэх мэгийн философи байсан бол ерөөсөө одоо тийм ялангуяа лам багштайгаа заалгаад ингээд амархан болчдөг арга байна. Тэрийг одоо тэгж даяанчил, тэгж юм уншиж, тэгж зураг хийж, тэгж гипноз хийвэл боломж гэдэг юм. Иймэрхүү юм руугаа ороод явчихсан. Тэр шал өөр буддизм байсан. Хятад тарсан Юаны үеийн тэр буддизм бол тэрний өмнөх Theravada илүү гололсон Махаяна жаахан хятад таарсан одоо ийм буддизм болж хувирсан байдаг. За ингээд энэний дараа за тэгээд яасан шүү дээ. Энэний дараа юу болсон гэхээр нөгөө төргийн үе эхэлсэн. За төргийн үе гэдэг нь тийм ээ энэ Няруу улсын төмрийн дархан хийдэг байсан боолуудыг алтай тавчраад тэр нь босоод тэгээ 550 тийм ээ. За тэгээд Нярунууд маань өөрсдөө бас хөөгдсөн. Тэгээд бас ийшээ явсан гэдэг. Тэгээ үндсэндээ энэ бас нэгэн хүчтэй аваарын хаант улс гэж бас тэр үед 558 онд орж ирсэн байдаг шүү.